Шолох асуулт. Нямбатар дарга аль жишүүрэл нөхцөө? Нямбатар хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Нямбатар сайд бол одоо тэр Smart Eco Transit компанитай холбоотой асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байдаг. Тэр Smart Eco Transit компани. Тэр компани энэ цаана маш том ашиг сонирхлын сүлжээ гэмтэрхийн одоо юм маф маягийн зохион байгуулалтын бүтэж байж болдшгүй гэж үзэж байна. Яагаад? Энэ компани жишээ нь одоо Баяннуур гээд манай өмнө говийн гашуун сухбат помптын цаана байгаа аймгийн төрийн эмчилгээ компани Баяннуурын одоо компани зүгээс Монголын талд санал тавьчихсан байдаг. 2021 оноос эхлээд. Ингэж одоо AGV гээд одоо жолоочгүй тээврийн хэрэгслэр одоо энэ ковидын үед энэ хүний харилцаа байхгүй ингэж одоо нүүрсээ тээвэрлэх технологи нэвтрүүлгээ гэдэг. Тэгэхэд 21 оны тэр санал тавьжсэн. Тэгэхэд 21 оны 7 сард нь Монголын логистикийн холбоо гэдэг байгууллага төсөл бичээд тэгээ 9 сард нь компани байгуулагдаад тэгээд 2022 оны 3 сарын 2-ны засгийн газрын тогтоолоор энэ одоо жолоочгүй ухаалаг тээврийн хэрэгсэл бүхий терминалыг өмнө говийн гашуун сухбат помпт дээр нээж ажиллах шийдвэр гаргасан. Эхлээд энэ засгийн газрын тогтоол дээр бол төр үеийн шин түншлэлээр концессор хэрэгжүүлэх гэж заасан байдаг. Тэгээ бүр урд туршийн талтай засгийн газрын хөлийн орц гарцын асуудал байгаа учраас энийг урд турштай дипломат шугамар тохирох ёстой гэж ингэж ярьсан. Заасан. Гэтэл энээс хойш 9 сарын 14-ний өдөр өөрөөр хэлбэл 3 сараас хойш 6 сарын дараа шууд нөгөө тэр Монголын логистикийн холбоо гэж одоо түрүүний ярьдаг 2021 оны 7 сард төсөл бичсэн. За тэр 9 сард үүсгэн байгуулагдсан компани хүмүүс нэг энэ компанид шууд ирэх болгосон. Шууд ирэх болгосон. Тендер мэдрээр тийм байхгүй тийм. Тэгээ үндэслэл нь юу гэж байгаа гэхээр үндэслэл нь юу гэж зааж байгаа гэхээр энэ компани бол тэр Баяннуурын хэдийн тэр Баяннуурын төрийн эмчилгээ компанитай Баяннуур аймгийн гэсэн үг шүү дээ. Тийм. Компанитай хамтран ажиллах хэрэг байгуулсан гэж. Хамтран ажиллах хэрэг байгуулсан гэж. Тийм учраас энэ одоо компанид энэ байгууллагад энэ одоо давуу эрхийг олгох нь зүйтэй гэж. Энэ оюуны өмчмөчтэй холбоо гэж. Угаасаа жилийн өмнө тэр Баяннуурын аймгийн тэр компани Монголын талд хамтарч ажиллах санал тавьчихсан байна. Тэгэхэд яагаад тэр Баян гол хорооллыг барьсан Баян Монгол хорооллыг барьсан уул уурхайтай хамаагүй тэр компани захирал тэр хүмүүсийн компани очоод гэрээ байгуулж. Энэ их сонирхолтой.